За манай сар шинийн баярын дугаарт маань одоо нэгэн эрхэм зочин оролцож байна. Энэ хүн бол одоо судлаач, цуглуулагч, Эрдэнийн очир нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сүрэн хорлоогийн төвдөнд орж байгаа. Одоо 15-6 жил энэ сайхан одоо Пянз гэдэг энэ ховор одоо тий зүйлийг цуглуулсан байна. Тэгээд ингээд цуглуулахдаа өшөө бас араас нь их сайхан судалгаа хийж явсан байна. Тийм учраас одоо өнөөдөр бид энэ талаар бас ярилцахаар одоо өөрийг чи урин заасан. Тэгэхээр ер нь энэ Пянз гэдэг энэ зүйлийг хэдийнээс цуглуулж эхлэв тийм ээ. Тэгээ ер нь Монгол дуучид хэдийнд Пянзанд одоо анх бичүүлж явсан тэр түүхийг бол одоо өөрөө бас судалсан байлээ шүү дээ. Тэр талаараа ярьцгаа эхлэе да. Дуу гэдэг бол энэ агуу одоо дуунд бол хүн үгээр одоо зөөлөрч аяар нь уйсдаг ард түмэн шүү дээ Монгол түмэн. Тэгээ энэ Монгол дууны Пянзны тухай одоо ярьж эхэлж байгаа учраас Монголын ард түмэн одоо нэг шинэ түүхийг 1920-ад оноос хойш асуудал яригдах болж байгаа юм л да. Тэгээ 1920-ад оноос хойш 1923-4 онд бол одоо тэр үеийн Орос зөвлөлтийн одоо мэрэгчлэтнүүд энэ судрагчгийн хүрээлэн, шинжлэх ухааны одоо хүрээлэнгүүдээр ажиллаж ирсэн. Энэ дээр одоо Кольцов, Кондратов өдргээд мундаг усуд бий. Кондратов гэдэг юм яаж юм гэхээр энэ манай алдарч хууч төдөвгөө Элзил ловсон хуурч энэ хүмүүсийн одоо анхны Пянз бичлэгийг бол одоо фонограф гэдэг багжаар бичиж ирсэн. Энэ 1905 оны фонограф Эдисон группийн одоо цилиндр хэлбэрийн бол байх юм. Энэ булан дээр бичээд тавьдаг. Ийм хэлбэрээр одоо анх бичигдэж ирсэн. Тэгээ энийг бол бүр 27-8 онд ингэж одоо Кондратовгийн судлаач маань Монголд оруулж ирээд бичээд хадгалж исэн одоо энэ хүрээлэнд хадгалж исэн баримт байж зөвлөлтөд Санкт Ленинград бол 17 настай ичин орлоо дуулуу лувсан хуурчин юм байна гэдгийг одоо манай нэрт одоо урлаг судлаач Дожогийн Цэдуга хэлсэн баг. За энийг бол бид бол Пянз бичлэгийн эхлэл гэж хэлж болох юм. За одоо ер нь энэ векторул гэж ер нь юу юм бэ? Векторул гэдэг энэ одоо аппаратыг ер нь одоо хаанаас олж авав? Векторул гэдэг хөгжим нэр нь өгсөн их учиртай байгаа. Ер нь бол 21 оноос хойш бол тэр Хятадын пүүсүүд, Английн пүүсүүд, Германы пүүсүүд зөндөө байсан шүү дээ. Тэр Эндрюсийн том одоо үлгэрлийн атраад тэнд бол одоо Английн Виктор гэж фирм байсан. Фирмийн одоо граммофон юм том одоо бүрээтэй байдаг шүү дээ. Тэр юмнууд орж ирж ирсэн байна. Викторологийн одоо векторол болгосон юм байна гэдэг одоо би бас хэл шинжилгээ олсуудаа аваа шилжээд тэгээд энэ нь явж байгаад одоо 34 оноос нөгөө улсын алдарт гавьяат дуучид одоо Дорж Давгга гэл ингээл төрдөө шүү дээ. Максар ус дуурж байгаа. Энэ сайхан 34 онд Пянзаа хийлгэжлээ. Тэгээд ирэхээр энэ одоо энэ Молот гэдэг энэ даалгах гээд монголоор нэртэй шүү дээ. Энийг бол патефон гэдэг орсууд бол их шиг тайрцаг. Их шиг тайрцгийг Пянзтай одоо гавьяач дуучин болсон хүмүүстэй бэлгэлээд ирсэн. Тэгэл одоо нөгөө клубүүд олон нийтийн газруудад дурсах, шагнах энэ ажлууд эхлэхээр энэтэй л одоо уялдаад урлаг соёлын үрийг одоо ингэж тарьж ирсэн. Энд ч одоо тэгэхээр орж ирж ирсэн гэсэн үг шүү дээ. Орж ирсэн. Манайх одоо тий зөвлөлт Орос улсаас л орж ирж ирсэн. Анхны одоо мэрэгжлийн бас тийм дуучид одоо тэргүүн дуучид хөгжимчдийн уралдаан зарсан юм байна л да. Тэрэн дээр одоо бас нөгөө алдарт гавьяат энэ уралдаан төрүүлсэн энэ улсуудад их шиг тайрцаг бэлгэлээ бас морь бэлгэлээ. Тийм түүх байдаг шүү дээ. 1930-аад он болоод ирэхээр бас зөвлөлтийн мэрэгжилтэн Лялин Виктор Андреевич гэдэг одоо бид тэр зураг нь байж байна те. Энэ хүн бол зөвлөлтөд Орос улсаас урагдж ирээд цэргийн үлээр хөгжмийг байгуулах хүсэж хүчин зүтгэж байгаа. Тэгээ энэ хүн хүчин зүтгэж байхдаа 1933 онд одоо 4 уул хөх торгон дээл магна үсгтэй тугыг үлээр хөгжмийн одоо хэмнэлд оруулаад Оросд бичүүлж ирсэн. Харамсалтай нь одоо энэ Пянз бол хараахан бас олдохгүй байна. Ялин гэдэг хүн чинь бас нөгөө 31 онд одоо төв театрыг байгуулагдахад цэргийн үлээврээр удирдсан. Тэгээ бас алтан гац содгон авч ирсэн. Одоо энэ зурган дээр манай хөгжмийн амьдралд бол тий маш их гавьяа болсон юм. Үнэхээр гавьяа болсон юм лээ. Тэгээ залуугаараа ирсэн. Ахлах цэцгчийн Монгол цэргийн дөрөв ахлах цэцгчийн хувцастай. Тэгэхээр ерөөсө Катлец гэж байна. Кондратов, Берлинский, Смирнов тий. Тэгэл Ялин гэл ерөөсө энэ
Орос зөвлөлтийн одоо сургагчид тэр одоо ямар авьяастай үүрэг улсуудын гүйцэтгэсэн юм бэ гэдэг. Монголын одоо хөгжим дуу хөгжим. Энийг бид бахан одоо дуусгах ёстой юм байна лээ тий. Тэгэхээр их. онд одоо шинэ эргэлтийн бодлогыг тунгаслаад энэ ардынхаа ёс заншлын дууг энэ соёлыг түгээх асуудлаар 33 оны хурлаар ардын гэрлийн сайд Баттөмөр хүртэл одоо илтгэлтэй дурдсан мундаг том асуудлууд тавиад 33-аас 35 онд энэ асуудал их ер нь соёл урлагийн асуудал их мундаг тогтоол гараад мундаг хэмжээнд зохион байгуулагдсан байдаг. За ингээд энэ тогтоол гараад ингэхээр одоо Максар улсын дугаарч юу бид одоо мэдэн шүү дээ. Энэ хүнд одоо энэ ардын уламжлалт мал аж ахуй энэ одоо нам төрөө магтсан дуунуудыг бүтээх үндсэндээ даалгавар өгсөн баг. Тэр үед одоо гадаад харилцааны дээд сайд байсан түүхтэй байдаг. Энэ Гранд Пластрист гэдэг одоо зөвлөлт Орос улсын пянзны үйлдвэр 1933 онд бол 3 хон пянз гаргасан. 1934 онд энэ 442 гээд манад 9 пянз хийгсэн түүхтэй байна. Энэ дотор одоо Өхөрчин хүү нөгөө Баян Монгол, Эдэр Жинчин гэдэг одоо энэ дуунууд ч одоо зохиогдож пянзанд бичүүлсэн түүхтэй байдаг. Энэ пянзанд бичүүлэх явдал бол 34 оны 11 сар орчим болсон байдаг. Тэр үтгэл энэ пянзыг бичүүлэхэд нөгөө зөвлөлтөд Москвад байгаа манай элчин сайдын ам дээр Сталин, Молотов, Аршилов гурав ирж дорж давггүй дуусан байдаг. Ичи орлогын дурсамжтай дээр байж байгаа. Баян Монголыг гэдэг дог дууллаа. Сталин дагаж гүүргээ гэдгийг дагаж дуулж ирсэн юм аа. Тэгээд ингээд тэр одоо тэр үеийн цалинны хэдүү энэ их сайхан дуулцгааж энэ дуучид тэгээд 150 төгрөг гэсэн чинь карманасаа нийтгээд мөнгө төгрөг гаргаад өнгөт биднэрт 120 төгрөг ногж илээд энэ дурсамжууд байж идэг. Жаргаран дуу бэлдээд нөгөө хууртайгаа, шанцтайгаа, хуучиртайгаа яваад очисон бүгд очисон. Ингээд даанч нөгөө төлөлгөөтэй байдаг юм аа. Тэр яахгүй. Нэг пянзанд тэдэнд дуурах хэвээр. Тэгээ та нарын энэ дуу чинь дэлхийн хэмжээнд пянзанд энэ дугуй хар гэж нэрлэжсэн тэр. Дэлхийн хэмжээнд бууж болох нь үгүй гэдгийг би нэг хүнээр шалгуулна гэжсэн. Тэгсэн тэр шалгуулсан хүн ороод шалгах гэж хүн орж ирсэн тэр 20 оны ихээр 30 оны их хүртэл Монголд ажиллаж байсан нөгөө Кондратов гэдэг хүн орж ирсэн. Тэгээд нөгөө хүмүүсийг бүгдөө дуулуулж үзээд шууд диктантаар газар дээр нотыг бичээд тэгээд өөрөө эсгэрж үзүүлж ирсэн гэж. Би дуулж чадахгүй юм чи. Тэнгүүд одоо төдөө хуурч одоо энэ дорж давгаа дээр бишрэн шүтэж өө эн чинь бид энэ нот гэдэг юмыг одоо маш сайхан сурах хэрэгтэй юм байна. Зүгээр дуулаад авах биш. Зүгээр дуулаад авах сурах хэрэгтэй юм байна гэд. Ингэж бодож баярлж тэгээд зөвшөөрж 9 ширхэг одоо ийм пянзад гарсан. Би бол одоо бас залуу насаасаа дуу хөгжим дуртай хүн л дээ. Тэгээ энэ бол Монголын өв соёл бидний ой санамж бол одоо үргэлж үе үед байх хэвээр. Цагийн хүмүүс яаж дуулж ирсэн байна. Энэ одоо юу гэдгийг стил манерыг хөгжүүлж донж маягийг одоо бүр авч үлдэж. Одоо надад би бас судалгаа хийж байгаа хувцастаа би л дээ нөгөө 35 оны Монгол ардын дуу нотны хамт жишээл гарсан байдаг. Энийг бол нөгөө алдарт дуурж угаа Берлин Пешникова гэж одоо мундаг Оросын
мэрэгчлэн байсан. Дорж давгүй энэ гурав нийлж одоо энэ ном дээр тийм ээ. Энэ номыг олж авсан юм уу тий? Тий, энэ бол одоо асар ховор нэлээ эрэл сурал болж авсан байдаг. Гураад 35 онд бол ингэж их сайхан дэмжиж итэл 36 он гараад 37 оноос эхлээд хүн шиг хэлмэгдэж ирсэн. Төдөө хуурчаас ахуулаад за тэгэл өөрөө масар урцын дуурж уугаа. За наваа юун дүнгаа гэд бүгд хэлмэгдсэн. Тэр 38 оны 12 сарын бүр ардын сайд нарын зөвлөлийн одоо тийм тогтоол бит. Одоо хувьсгалын эсэргүүнүүдийн дуу хоорыг олон нийтийн газар клуб тоглуулахгүй, хурааж аваа, устгаа гэсэн. Тэгээ ингээд энэ хайр юм энэ сайхан соёлын урлагийн үн төв маань нэлийн байхгүй болсон одоо эрэл сурал бол бидний судалгаа хийхэд бас жижигхэн төвөгтэй байдал үүсэж байна. Ер нь бол Монгол дууны пянз бол нийтдээ бол 250-аас 300 орчим пянз. Одоо орчин цагийнхаа пянзыг 80-ад оны дунд баталгаалсан ийм пянзны түүхтэй байна гэдэг. Тэгээ бид бол энэ нийгэмлэгийнхаа хүрээнд бол бид энэ сайхан дууны пянзны түүхийн тухай ном альбом хийхээр бэлдэж байгаа. Энэ бол заашгүй одоо тухайн цагийн хоёроо нооттой дуулж ясан одоо дуунуудтайгаа бичлэгтэйгээ ингээд одоо олон түмдээ хүрчих юмсан гэсэн одоо ийм сэтгэлтэйгээр ажиллаж байгаа. Энэ бол үнэхээр сайхан буянтай ажил болно. Яг гэвэл энэ бол түүх сэргэж шүү дээ. Ой санамж, Монгол хүний ой санамж мартдаг юм байл да. Эсвэл хугацаанд дараа нөгөө бидний өвгдөөс гэдэг чинь ингэж дуулж ийнэгүүд бид энийг сонсоход яаж зүрх сэтгэл хөдөлж догдолж ингэж бидний код байсан байна гэж ойлгох. Одоо энэ олон сайхан дууны дунд говийн өндөр гэдэг дуу байна тийм ээ. Тэгэхээр говийн өндрийг та одоо тэр дуулсан дуучинтай нь одоо манай бас нэвтрүүлэгт урьж авцарсан. Тэгэхээр бас одоо энэ говийн өндөр гэдэг энэ сайхан дууг амьлуулсан 51 онд одоо дэлхийн залуучдын оюутны 3 дугаар фестивальд тийм ээ. Энийг одоо 16 настай дуулж байсан Динсмаг байгаа. Одоо хоёлаас хэлбэрийнхөө одоо хойморт бас залъя гэж бодож байна. За тэгээ баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлж байна уу? Динсмаг байна. За ингээд та одоо энэ говийн өндөр гэдэг энэ сайхан дууг дуулсан байна тийм ээ. Тэр маань одоо энэ сайхан пянзан дээр ингээд бичигдэж үлдсэн байна. Тэгэхээр та одоо яаж энэ дууг одоо тэ дуулах болсон тэр түүхээсээ одоо дурсамжаасаа хуваалцах уу? Дэлхийн залуучууд оюутны 3 дугаар фестиваль Германы нийслэл Берлин хотод болсон. Бүгд найрамдах Монгол ард улсын залуучууд Берлингийн олон том театр танхимуудад би ер нь жоохноос нэг тийм урлагийн жоохон авиастай дуулдаг авиастай хүүхдээсэн. Тэгэл ерөөсөө шууд нэг баярын концертын дээр дуулж исэн чинь шууд тэндээс тэгээд сонгоод авцсан намайг. Тэгээд юу ивэл ерөөсөө фестиваль явах боллоо гэд ингэхгүй би одоо фестиваль интервью сайн мэдхгүй ш тэр үе чинь 16 настай. Улаанбаатар дээрээ тэгээд урлагийн хороо гэдэг газар байсан тэн дээр ирээл тэгэл улсын дуурайжгийн театрын таазан дээр шууд гараал дуулсан. Тэр ямар дуу дуулах гэсэн тэг ардын жүжигчин Сүрэн хорлогоо намайг гарахын өмнө нэг хэлэхгүй юу. За миний хөөж говийн өндөр гэдэг дууг мэдхүүл. Мэднэ л. Өшөө ямар дуу мэдгүй. Хит хитэн дуунууд мэднэ. За шид говийн өндөр гэдэг дуугаар нэг дуулаад үзүүлчихвэл гин. Тэгэхээр энэ зэрэг чанга тод дуулаарай л гэд намайг хэлэхгүй. Тэгэхээр нөгөөтэйгээ нэлээ хоолоогоо гаргаад жоохон хүүхдээс инжиндээ тэгээд чангахан тэгэл дуус. Өө бөөн баярлдаг юм байна. Ямар сэргэлэн соваасаар сэргэлэн дуутай хүүхдүүд байна. Тэгэл би яг тэнд говийн өндөр гэдэг дууг л дуулах болсон. Сонинд энэ зураг гарсан юм. Тэгэхээр манай хүүхэд энэс татаж аваад тэгээ эндээс сэдвлээд надад энэ юу зориулж хийлгсэн миний хүүхэд. CD хийсэн. CD хийлгсэн. Фестиваль явж явах замд бол маш их хөвгөлтэй явж ирсэн санаж. За. Буудлал дээр буугаад би ч жоохон хөвгтэйсэн чинь буугаад Оросын тэр янз бүрийн хотуудад буугаад бүжиглээд тэр чинь дандаа юунууд явдаг гэсэн. Энэ Азиас явж байгаа одоо Вьетнам, Солонгос гэх мэтийн орнуудын нөө фестивалд оролцоход явж байгаа залуучууд явж.
Тэгээ их хөгжилтэй их сонин үйл явдал над болсон. Би их баярлж байсан. Одоо би Улаанбаатар гарт үзээгүй байсан шүү дээ. Дорногов аймгийн сайхан дулаан сумын хүн би. Дэнсмагуудаас хамт бас говийн өндрийн сонсол яасан. За тэгээ. За. Говийн өндөр гэдэг дуу бол 1952 оны одоо 6 сар ихт манай Монгол улсад алий хизээний ирээд одоо төмөө олонд хөтөл болсон байсан. Монголд анхны пянзан дээр бичлэгт тавигдсан аргагүй Дэнсмага. За ингээд баг өөрөө аялмаар санагдаж байгаа. Өөрөө аялмаар санагдаж байна. Ямар сэтгэл төрж байна тань? Оо их. За хүүхдийн хоолой сонссон. Одоо хичээл эхэлсэн байсан та 9 сард ирэхэд. Тэгээд би Дорноговч яваагүй. Төв аймаг дээр манай нэг ах их сургууль төгсөө тэнд багшилсан тэнд тэдний шууд очсон. Тэндээ 9 дугаар ангидаа 8 дугаар ангидаа ороод тэгээд нутаг ууцсан. Гэтэ энэ юуны бичлэгийн ард нь юу хонго пүрүсрөнгөө пүрүдоржгаа за даваад орж гисэн 3 дуу ч малчтын уралдаан гэдэг дуу дуулж ирсэн. Цуг явж ирсэн. Яг ард нь юм малчтын уралдаан гэдэг